Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэг өнөөдөр Хүмүн гэртээр энэ номын зохиолч Томынханд ирсэн байна. Тэгээд одоо та бүхнийг Томхтайгаа уулзуулъя. Сайн мөн үү? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас номын нээлттэй хийж байгаа танд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд юуны түрүүн та бас өөрийгөө товчхон танилцуулаач гэж хүсэж байна. За, намайг Том Бүтрэг гэдэг. Би 2 охинтой, гэр бүлтэй. Тэгээд Монголд 23 жил амьдарч байгаа. 95 онд би анхудаа Монголд ирээд тэр үед Монголд хэвээрээ яг өнөөдөр шиг бас биш тий. Нэлээд асуудал байна. Маш их хүмүүс үнэхээр төлөө байхгүй, даарсан байна. Хоол талуунаар хэвээрээ байсан. Тэгээд хүн заавах талуунаар хүн заавах. Тэгээд тэр үед бид нар ирэхэд хүмүүс тослох бас бидний бүтээгч хайр дамжуулахын тулд ирсэн байна. Тэгээд Help International байгууллагаар хамт ирсэн байна. Тэгээд Улаанбаатар хотод бас янз янз аймагнуудыг яг хүмүүс тосолсон, цаг гарсан, тэдний бурхны хайр тэр сайн мэдээ ярьсан байна. Тэгээ энэ цамаар Монгол руу ирсэн байна. За энэ номын нээлт бид нар том баяр хийх гэж бодсон. Гэхдээ одоо хөл хорооны цаг Улаанбаатар хотод Монголд байгаа учраас бид нар яг энэ чадахгүй. Тэгээд бас энэ боломж гарсан. Hope TV яг энэ манай гэрд ирсэн. Тэгээд энэ ном холбоотой жоохон хуваалцах, танилцах боломж гарсан. Үнэхээр баяртай байна. Тэгээд энэ ном би олон жилийн турш миний амьдралын түүх бичих гэж бодсон байна. Гэхдээ банк завгүй байсан. Монголд их үйлчилсэн учраас завгүй. Тэгээд өнгөрсөн 2 жилийн турш их нартай хамт энэ ном холбоотой маш их ажилласан. Яг үйлчлэхийн ажлын хажууд жолоол цагийн үед ном бичээд тэгээд бас ор хүмүүс тусалсан. Тэгээд энэ ном бий болсон. Анх яг энэ ном маань миний амьдралын түүх яг герман хэлээр гарсан. 5 зард герман хэлд яг тэр ном зарж эхэлсэн. Бас нэлээд байсан. Тэгээд одоо монгол хэлээр яг дараагийнх нь хэл гарч байгаа. Бас үнэхээр баяртай байна. Яг энэ монгол хүмүүс миний амьдралын түүх уунчих үнэхээр хүсэж байна. Миний хувьд энэ номыг нээлт хийхээс өмнө авсан л да. Тэгээд уншиж үзсэн. Маш их таалагдсан. Тэгээд бас номын нэр нэлээд сонирхол татчихна л да. Хүмүн гэртээр гэж байгаа. Энэ нэр яагаад та юм нэр өгсөн бэ? За энэ Хүмүн гэртээр гэдэг номны нэр яагаад юм болсон бэ? Жохон товчхон танилцъя. Тэр үед би хар тамхи донгтой байсан. Тэгээ одоо 30 гаруй жилийн өмнө. Тэгээд яг энэ цамаар нэг дохолоо над руу ирээд. Тэгээ яг энэ тэр үед би яг бүтээгч бурхан байгаа. Ерхий идэхгүй. Тэгээд энэ дохолоо Хүмүн гэртээ ирэх гэж ярих үед би яг бодчихсон. Үнэхээр зовчихсон. Тэгээд манзурсан байсан боловч яг тэр цагийн үед энэ дохолоо над руу ярих үед би яг энэ бүр эрүүл болсон. Тэгээд энэ түүх хязгаарч мартаагүй. Энэ тохиолдол мартаагүй учраас дараа бас энэ ном хэрвээ ном бичихвэл яг тэр анх эзэн Есүс над руу ярих үед яг тэр дохолоо над руу ярьсан дагуу энэ ном нэр бий болсон байна. Тэгээд таны номыг уншиж байхад нэлээд сонирхолтой зөндөө асуултууд, ер нь зөндөө зүйл байсан л та. Тэгээд 20 гаруй жилийн өмнө та Монгол руу ирсэн. Тэгээд тэр үед нөхөр яг Монголын нийгэм хэцүү байсан. Тэгээд та бас гадаад орноос ирж байгаа Монголыг зориод тэгээд энд одоо өнөөдрийг харахад монголчуудын төлөө 20 гаруй жил үйлчилсэн байна. Тэгээд энэ хугацаанд итгэлээрээ амьдарч байгаа гэж ер нь гарсан. Яг итгэлийн амьдрал гэж яг юу вэ? Итгэлний амьдрал янз янз тал байгаа. Тэгээд би сая тайлбарсан яг нь би Бурханаас сонсдог, Библи уншснаас бас танд мэдээлэл авдаг.
чиглэл авдаг. Тэгээд би итгэл дотор энэ дагуу амьдарч байна. Хоёр дахь нь маадгүй бас санхүү холбоотой. Тэгээ би бас одоо Монголд 23 жил төрш Монгол хүмүүс, Монгол ард түмнүүд үйлчилж байгаа. Онцгой эмзэг бүлээг архины асуудалтай хүмүүс тэнд үйлчилж байгаа. Тэгээд манай байгууллага ерөнхийдөө би цалин авахгүй. Би өнөөдөр хүртэл ямар ч цалин аваагүй. Бас Монгол ард түмнээс ямар нэгэн төгрөг аваагүй. Яг гэвэл би юу хийд гэдэг хэрвээ бурхан үнэхээр Монголд ард түмнүүд үйлчлэхдээ дуудсан бол амьд бурханаас дуудлага тэр дуудлага байгаа бол тэгээд тэр бас над санхуулж болно. Тэгээд 23 жилийн турш найз нар заримдаа бас танихгүй хүмүүс над санхүүгээр дэмжиж байгаа. Тэгээд манай гэр бүлийн цамаар амьдарч байгаа. Тэгээд бүх амьдралднаас гардаг бүх зүйлийг итгэлээр хийдэг гэсэн үг. Тий. Та бас харт явахт татчихсан гэж байгаа. Тэгээд гэрээсээ явсан. Ер нь энэ дотор нэлээд удаан байсан. Тэгээд би бас 2 жилийн өмнө нэг конференц дээр таныг нэг удаа залбираад харт явахнаас бүрэн чөлөөлөгдсөн гэж сонссон. Та энэ талаар бас хэдэн тохиолдож. Тий, яг энэ нэг процесс байсан. Тэгээд хамгийн сүүлд яг анх удаа шинэ зүрх сэтгэлээс тэр эзэн рүү ярьж эхэлсэн. Яг энэ байдаг. Үнэхээр бод бурхан байдаг. Үнэхээр хэвээрээ мэдээгүй. Гэхдээ янз янз тохиолдол бас энэ ном дотор нарын бичсэн байна. Яг энэ түнд рүү ярьж эхэлсэн. Тэгээд энэ түнд рүү ярьсан бурхнаас тэнгэрээс амар тайван амар амгалан над руу хүрсэн. Тэгээд яг тэр түнд рүү ярьсан дараагийнх нь өглөө би харт тамхи хизээж дахад татахгүй санаа төрсөн. Тэгээд яг тэр болсон. Би тэрнээс хойш хизээж ямар нэгэн харт тамхи холбоотой юм хийгээгүй. Татаагүй, хэрэглээгүй. Бүр шинэ амьдрал эхэлсэн байна. Тэгээ та бас сая шинэ амьдрал гэж ярьсан. Тэгээд энэ шинэ амьдрал гэж яг юу вэ? Тэ? Та нэг бас тайлбарлаж өгөөч. Тэгээ яг тэр 30 жилийн өмнө тэр анх удаа яг тэр тэнгэрээс дээд хүч амар амгалан миний зүрхэнд орж ирснээс хойш би яг тэр амьд бурхан илүү хайж эхэлсэн. Түүнтэй харилцаатай болсон. Тэгээд тэрнээс хойш би өдөр бүр яг түүнтэй хамт харилцдаг. Бас зарим хүмүүс залбирдаг, түүнтэй харилцдаг, ярьдаг гэж ярьдаг. Энэ харилцаатай холбоотой миний бүх амьдралд энэ дагуу амьдарч байгаа. Би яг амьд бурхнаас сонсдог зүйлийг би биелүүлдэг, хийдэг, доолгууртай тэр дагадаг. Тэгээд энэ шинэ амьдрал бол бурхны харилцаатай. Тэгээд тэндээс бас 10 библиэс уншиж байгаа. Тэр номноос гардаг, тэс өдрийн гардаг төлөвлөгөө дагуу би амьдарч байна. Энэ бол миний энэ сая ярьсан шинэ амьдрал юм байна. Таны номыг бас хаанаас яг авах боломжтой вэ? Тэ. За бид нар хоорондоо яриад ерөнхий интернет ном дэлгүүр бас зармаар байна. Энэс гадна бас Guild гэдэг аппликейшн байдаг. Тэнд бас зарах хүсэж байгаа. Бас энэс гадна энэ тэнд байгаа итгэгч бос дэлгүүрнүүдийг зарах бүх газар зарах бодож байгаа. Тэгээд үн би 8000-аар зармаар байна. Тэгээд 8000, 4000 би өөрөө яг хэвлэх бас үйл ажиллагаа яг энэ холбоотой санхуулах. Тэгээд 50% би яг энэ Монгол байгаа яг энэхүү сая тайлбарсан үйлчлэлнүүдийг дэмжихийн тулд үнэхээр хандуулмаар байна. Тэгээд бас над руу хандаж бас Facebook-ээр над руу хандаж бас авах боломж байна уу гэж тодорхой асууж болно. Тэгээ одоо Цул сарын баяр, Крисмас баяр болж байна. Тэгээ яг энэ үед бас бидний урилгыг хүлээж авч бидний гэртээ оруулсан танд баярлалаа. Зүгээрээ. Тэгээд 1990 онд та Монголд ирсэн. Өнөөдөр хүртэл 23 жил та Монголын хүмүүсийн төлөө бас үйлчилж байна. Монгол ард түмний төлөө тэг яг тусламж хэрэгтэй байгаа тэр бүхэл хүмүүсийн төлөө үйлчилсэн. Та үнэхээр бас бодтой үнэхээр зүйлүүдийг бас хийсэн. Бас Монголын бүхэл
үзэгч ард түмний өмнөөс танд тэгэхээр талархсан сэтгэлийг илэрхийлж байна. Баярлалаа. Тэгээд бас миний хувьд энэ номыг аваад шууд уншсан. Ер нь нэлээд шууд авсан цагаас хойш уншиж дуусгасан. Тэгээд надад маш их таалагдсан. Дотор нь тэгэхээр яг онцгой зүйлүүд байсан. Тэгээд бас та бүхнийг үнэхээр уриалж байна. Та энэ номыг аваарай, уншиж үзээрэй. Үнэхээр таны амьдралд үнэхээр янз янзын энэ номтой холбоотой асуултууд бас үнэхээр шийдвэрүүд гарах болон та энэ номыг уншаад дууссаны дараа амьдралдаа бас яг нэг шинэ эхлэл тавих. Үнэхээр тэр яг сэтгэл үнэхээр сэтэл төрөх болно гэж үнэхээр танд урамшуулж байна. Баярлалаа.